За ингээд бид бүгдийг миний минь надад удраач гоё ярил л дэж одоо. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт загвар өмсөгч жүжигчин гэдгээрээ олонд танигдсан стартапа эхлүүлэн ажиллаж байгаа залуу үеийн төлөөлөл бэлгүүн оролцлоо. Түүний хувьд залуус төрдөө найдалтгүйгээр болж бүтэхгүй асуудлынхаа систем бодлогыг өөрсдөө өөрчлөхөд анхаарах ёстойг хэллээ. Мөн 40 гаруй салбарт ажиллаж алдаж онож үтсэн энэ залуу гэрэлт гудамжны төсөл дээр гутлын улаа цоортол зүтгэсэн бүтэлгүйцсэн үеийнхээ тухайч ярьсан юм а. Герингейт International компани чанар үнцэн түгээн. Өдний хугацаанд 10 хэдэн жил яг стартап эхлүүлэх гээд маш олон төрлийн бизнес хийж үзлээ. Одоо ямар ч 40 гарсан байгаа. Яг би өөрөө юунд дуртай юм бэ гэдгийг олох гэж. Эсвэл олохгүй байгаад байсан дурчаар байна. Юу хийх ёстойгоо олсон. Тэгэхээр одоо миний хийж байгаа одоо ажил маань аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, тэгээд урлаг уран сайхан тийм ээ. Нэгэн тал одоо бүтэх ёстой ажил байх юм бол тэнд стресс ямар ч шаардлага байхгүй. Нэгэн тал одоо бүтгээргүй ажил бол бас стресс шаардлага байхгүй гэж боддог байхгүй. Үнэхээр төвчхийн аргагүй зүйл болдго юм байна. Food station гэж би бол урддаг байсан. Гэвч энэ бол өрхийн орлогыг дээшлүүлэх маш чухал одоо зүйл юм байна. Маш олон хүмүүс өөрийнхөө хөдөлмөрөөр ингээд өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх гээд явж болох хангалттай ажлын байрыг бид стрит фуд буюу энэ стрит culture гэдэг зүйлийг одоо бид Монгол улстай энэ жоохон нэвтрүүлж хөгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Явуулын хоол ирлэх зөвшөөрөл одоо байдаг. Гэвч яг тулцсан стандарт байдаг болохоор бас байхгүй. Цагдаа дээр болохоор яадаг вэ? Журмын яадаг вэ гэхээр задгаа талбайд хоол хүнс бодолд алахгүй. Гэхдээ зөвшөөрлөгддөг. Хоорондын нэг юм бодлогын уялдаа байхгүй гэдэг шүү дээ. Бид нар өсөөд тий. Гэхдээ өсөхгүй тул бид нар өөрсдийнхөө мөнгөөр хөдөлмөрлөд явах гэдэг. Саний ярьж байгаа хууль эрх зүйн зохицуулалт уялдаа холбоо гэж байхгүйгээс болж бид нар өөрсдөө мөрөөрөө хоолоо олж идэхдээ орчин нөхцөл маань бүрдэхгүй байна. Дэм болохгүй гэж бити нэрмэс болоод бити одоо ингээ ядаргаалай болоод гэдэг л одоо юм байрсаар байгаад байгаа. За үнэхээр сумьяадаар болчих юм болов уу гэж бид хүлээхгүй. Бас магадгүй энэ амжихгүй байсараа сонгуул дараа дахиад дараагийн хотын дарга тэрэл бас саатан тий. Тэгэхээр бид нар шийдэх гээд байгаа, инх гээд байгаа гэдэг юм дээр одоо хуурдахгүй. Энэ салбарыг үнэхээр хөгжүүлэх гээд гэрэл гудамж төсөөр эхлүүлсэн. Тэр энийх одоо үр шимийг үр дүн одоо гаргаж ажиллана. Хүн ер нь өөрөө мөнгөтэй байх юм бол талбай дээр гарч жагсах зав зайч байхгүй, шалтгаанч байхгүй. Өөртөө мөнгө олоод өөртөө амьдрах тэр одоо боломжийг битгий хулгайлаач. Маш олон төрлийн дарга нар яриад дэмжиж байгаа гэж юм. За уулзъя гэж юм те. Аль нэгнийхэн одоо попорх шалтгаан болмооргүй байна. Food station гэдэг одоо энэ брендийг гудамжны одоо хоолны соёлын брендийг тэр ордонд байгаа ч юм уу тэр дарга нар өөрсдөө хийж үзээгүй шүү дээ. Тэгсэн чинь бидний бас алдаа байгаад. Хийж үзээгүй хүнээс бид нар стандарт гэдэг байгаа байхгүй. Манай салбарыг ойлгоод өгөөч гэдэг. Тэр мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө нэгдээд энэ системийг бий болгочоод за нөхдүүд минь ингэж явнаа. Одоо орчныг бүрдүүлж өгөө. Тэ? Гэж явах хэрэгтэй юм билэ. Бас нэг гендэч гондоч гэдэг шиг Монголын явуулын хоол үйлдвэрлэл үйлчлэх эрхлэгчдийн холбоо гэж байгуулсан. Бас бизнес орсон шалтгаан гэх юм бол би загвараараа явжсэн чинь бизнесийнхний уулзсанд очиод өөрийгөө танилцуулсан чинь нэг урлагийн хэдэн олгоо толгоноор хоосон толгоноор юу ч чадахгүй. Та нар биеэл цааш амьдрахгүй өөр яаж амьдртий ингээд. Тэнгүүд би чинь шаартаа нөхөр. За. Ерөөсөө төр загвараа болоод бизнес рүү орё гэдэг. Хүүхэд байхдаа бол дуулах сонирхолтой юм байсан. Би 73 дугаар сургуулийг төгссөн. Одоо бид хоёр чинь 73-ыг төгссөн баггүй. Одоо хайдугаагийн одоо бас шав болж үзлээ. Амаагаас соёс дураад жавхлангийн дараагийн жавхлан болгоно чи соёс шалгалтгүй орж ирэх чи гэдэг надад амлаж байна. Олон улсын харилцаа эдийн засгийн мэргэжлэр бол хүмүүнлэгийн ухааны сургуулийг төгссөн. Тухайч нь өндөр байсныг хэлэх манай аав загвар өмсөж байсан. Тэгээд манай ээж чинь загвар өмсөгчтэй нийлдэг найдад. Тэгээд загвар руу орж ирсэн. Годомжин дээр ажиллаж байхдаа лаунж ажиллаж байхдаа 2 удаа нэг нийгмийн хоогшаар болж ирсэн. Тэгээд юм сонирхол юм бэлээ. Төстөө бичээд холбогдох хүмүүс танилцуулаад тэг яг их дэмждэггүй байсан л да тухайд. Батүл дараагаас ахуулаад танилцуулаад явсан. Тухайд нөгөө нэг GSA-ийн аспак болох гээд 5,000 одоо гишүүд ирнгээд гэрэл гудамж төстэй айлыг яс ерний явуулах хэрэгтэй юм байна гэдэг хүтнээсээ маш түргэн хугацаанд хөдөлсөн л дөө. Тэгээ 14 хоногийн дотор төсвөн батлагдаад бүтээн байгуулалтаа хийгээд сэтгэл байх юм бол болдго юм билээ. Маш хурдан хугацаанд. Энэ 14 хоногийн хугацаанд нааш цаашаа хотын захиргаа
Годомж хоёрын дундуур гүйсээр хагаад шинэ авсан батикны улан цоорсон байсан бүр. Яг ингээд хурууны доотлох улан цоор хоёлоо цоороод оймс гараад ирсэн. Хорсоод салахгүй байсан. Тэгэл 2 жилийн зам бол унтаагүй байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд бие мий сүлдээ мдээгүй болж харангаа алдаад гадаа явж байгаад унаад тий гих мэтлэнгийн юм тохиолддог. Хажуугаар нөгөө нэг project lounge-д ажилладаг. Тэг явах тийм ч бас lounge дууж тэндээ бас өөрөө сайн сууж мөн штэ. Байжсны цагтаа дагуул ороод ирж байна. Юу яриад байгаа юм та ч одоо идэрчүүрс агсантай байж явсан гэж. Та чи юм блэ гэлдэг чинь. Би одоо энэ газрыг ажилладаг. Гэтэ манай менежер ажиллаа явдаг. Би зүгээр өнөөдөр ирж сууж байгаа гэсэн чинь. Тоод ажлын байран дээр уусан байж тээ. Үгүй би энэ зүгээр ажилладаг юм аа. Би зүгээр өнөөдөр өөрөө ирсэн юм аа. Зүгээр л миний газар гэдгсэн чинь. Айл байл явнаа. Үгийн зөрөөгөө зүгээр ямар ч тийм шалтгаан юуж байхгүй. Аваад очиод ирүүж өгөх хийчихдээ нав. Хүмүүстэй хийн мэхлэр. Би ганцаараа өөр өрөнд орно шүү. Хүнжлээ болох нүмерхгүй надах чинь. Тэгээд нэг тааран дээр ганцаараа зүгээр дээшээ хөлөө ингэж ачивчээл унтцахгүй. Өглөө гаргаж чинь. За алуу нийгмийн хог шаарууд. Энэ тамхины юу цэвэрлэгээл. Тэр хашаач бүтэн цэвэрлүүлж юм бид тэр. Тэгээ нийгмийн хог шаар болсон нэг өдөр. Хүн чинь ер нь гайгүй байж байгаа чинь гэр тутамчны ингэ төслийн мэл төслийн өдөрдөг шааны плаунж мааш тэ гэсэн байж байгаа чинь маргааш нь нийгмийн хог шаар болсон. Тэр цагтаа миний одоо удирдлагатаар ажиллахаар болоод ингээд төслийн багт ороод ажиллахаар болсон чинь би за чи яаж байгаа гэдгсэн чинь үгүй харин жоо чадсан юм уу гэдэг тухай тэгээд зүгээр л нэг зэвүүрээд ингэсэн юм аа гэл тэ. Би одоо баар лаунж ажиллахаар л шантардаг. Тэгээ шантарахгүй тэгэл дахиад нээч гоё ч юм уу гээл дахиад бодоолдог. Болсон шалтгаан манай ажилчид бүгд тодулсан байхгүй юу? Шүтнүүд нь хугараад бүгд тэгээд полист ажилчтай бодсон ч юугүй тэгээд муу замаар явахгүй гар мөнгө олжуулдаг юм аа гэдгийг би өөрийнхөө амьдралаар ойлгосон. Тооцоод үзсэн 2 сая 500 мянган хүн гэр тутамжаар ирсэн байлээ. 100 сая долларыг эргэлдүүлсэн байлээ. За тэгээд яг үндэ бол уул цаашаа явах боломж байсан. Дараагийн хотын дарга маань бол тэгээд өөрөө бол яг тийм соёл амралтын хүрээлэнгийн захирал болж таараад манай орлого юунд нөлөөлж ийн гэдэг үүднээсээ хаасан гэж би боддог. Энэ бүхнийг бодолцох хэрэгтэй. Энэ бол зүгээр popular юм шээ. Тэгэхээр маш үр дүнтэй юм хийж исэн учраас энийг боож хаасан чинь урам угардаг. Мэдээж энэ улс орныг бол залуус бид нар авч явна. Хатуу хэлэхэд бол төрөөс юм найдалгүй. Бид нар өөрсдөө системээ зохиогоод дөрмөө одоо өөрсдөө зохиож эхэлнэ. Хүн өөрийн гэсэн одоо их оронтой байна гэдэг бол маш одоо том аз завшаан байдаг. Залуус бид бол энэ одоо их орны баялаг юм шүү. Энэ амжилт хүсье. Монгол улс мандан мадраг. Green Gate International компани чанар үн цэн түгээн